Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэдээг айлтган дэвшүүлж байна. ТБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг ээлжид мэдээллийн хөтөлбөр буюу 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн аймаг орон нутгийн хэмжээних мэдээллүүдэд толиулахад бэлэн болжээ. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна уу. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархуул аймгийн хэмжээнд эрчүүдийн эрүүл мэндийг дэмжиж 7 хоногийн аяныг зохион байгуулж эхэлжээ. Эрчүүдийн дунд эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд хамруулах, эрүүл амьдралын хэм маягийг дэвшлүүлэх үндсэн зорилготой байна. Монгол хүн амын дундах нийт нас баралтын 60.4%-ийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ хувь тасралтгүй өссөөр байгаа нь харамсалтай. Мөн нас барж байгаа нийт эрчүүдийн 52.2% нь эд хөдөлмөрийн насныхан байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин өндөр тоо юм. Энэхүү тоо баримт нь эрчүүдийн эрүүл мэнд нэг тулгамдсан асуудал болсныг илтгэж байгаа юм. Мөн эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг, гуурсан хоолой, улаан хоол, бүдүүн шулуун эзний хавдар зөнхлөн тохиолдож байна. Тодорхойлбол 2021 онд хорт хавдрын 5,981 өвчлөлөг бүртгэгдснээс эрчүүдийн дунд элэг, ходоодны хорт хавдар дийлэн хувийг эзэлж байгаа юм. Элэгний хорт хавдрын өвчлөлийн төвшөнд аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 мянган эрэгтэй хүн амд 68 тохиолдол, харин эмэгтэй хүн амд 52 тохиолдол байна. Нийт шинээр бүртгэгдсэн хорт хавдрын өвчлөлийн 75% нь хожим үе шатандаа тус онцлогдсон байна. Мөн 142,442 осол гэмтлийн шин тохиолдол өнгөрөх онд бүртгэгдсэн бөгөөд гэмтсэн иргэдийн 60.6% нь эрчүүд эзэлж байна. Тухайлбал зам тээврийн ослын улмаас жилдээ 15,900 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны даруй 66.8% нь эрчүүд байгаа нь харамсалтай байна. Иймд Дархан улаан аймгийн эрүүл мэндийн байгууллагаас эрчүүдийн эрүүл мэндийг дэмжиж 7 хоногийн аяныг хийж байна. 3 сарын 10-наас 17-ны хооронд эрчүүдийн эрүүл мэндэд дэмжих эрүүл дарханчууд буюу эрүүл эр хүн гэсэн аяны урайтаагаар эрчүүдийн эрүүл мэндийн чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэг, мөн сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Тэгэхээр эрэгтэй хүн гэлтгүү манай Монгол улсын хэмжээнд халдвар тус өвчлийг тэргүүлэх шалтгаан байгаа. За мөн зүрх судас, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаанаар бол эрчүүд маань илүүтэйгээр нас баралт өндөр байгаад байна. Тэгэхээр энэ чиглэл рүү чиглэсэн осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчнийг илрүүлэх үзлэгүүд маань эрчүүд рүү чиглээд энэ үйл ажиллагаа маань явагдаж байна. Тэгэхээр эрт илрүүлэхдээ ороогүй байгаа эрэгтэй хүмүүс маань, ялангуяа 40-с дээш насны эрэгтэй хүмүүс маань хариа өрхийнхээ эмнэлэг дээр очиж хандаад яг энэ аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгтээ орж халдвар тус өвчнийг өртөх эрсдлийг нэгдүгээр тодорхойлуулад эрэгтэй хүмүүс маань өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад яг энэ аяныхаа өрөөнд гэлтгүй ер нь цаашдаа анхаарад эрчүүдийн дунд өвчлөл насралт өндөр байгаатай холбоотой үзлэгтээ чухал орох хэрэгцээтэй байгаад. Энэхүү зорилтод 7 хоногийн аяны хүрээнд Дархан улаан аймгийн эрүүл мэндийн салбарт ажилладаг 40-с 60 насны 70 орчим эрчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд хамруулж байна. Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд Дархан улаан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын нийт 40-с 60 настай эрэгтэй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. За энэ үзлэгээр ерөнхийдөө андарлог эмчийн үзлэг, хоол зүйч эмчийн үзлэг, биеийн найрлага, биеийн жингийн индекс тодорхойлох, цусндаа сахар тодорхойлох, тэгээд эрэгтэйчүүдийн хэвлийн гэсэн үзлэг шинжилгээнүүдэд хамруулж байна. За эрчүүд маань гендрийн хувьд аваад үзвэл эмэгтэйчүүдийгээ бодвол эрүүл мэндтэй хөөцөлтөлгөө арай бага байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Тэгэхээр эрчүүдийн эрүүл мэндээ арай идэвхтэй анхаараарай гэж зөвлөмөр байна. Эрчүүдийн тухайд өөрөө санаачилж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эмнэлэг зорддог нь тун ховор. Эхнэрээрээ гэр бүлийнхнэрээ өвлүүлж дуулуулж байж очтгон ч ховор байна. Яг л энэ зангаа засч өөрийнхөө төлөө хариуцлагатай байх нь чухал байгаа юм. Өнөөдөр Дархан улаан аймагт үргэлжилж байгаа эрчүүдийн эрүүл мэндийг дэмжиж 7 хоногийн аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд орж байгаа эрчүүд бусад эрчүүдтэй дараах уриалгыг хэлж байна. Эрүүл мэндийн газар цахилгаан хийдэг. Ер нь та жирийн үедээ эрүүл мэндэд хэр анхаарч эмнэлэг томлохоор явдаг вэ? Ер нь их анхаардгүй шүү дээ. Тэ ер нь буруу юм байна. Ер нь үзүүлж харуулж явах нь зөв юм байна. Эрчүүдтэй хандаж юу гэж зөвлөмөр байна? Одоо дундаж наслалт 8.6 насаар даруй бага байна гэж байна. Та юу гэж зөвлөмөр байна? Эрүүл мэндтэй л анхаарал гэмээр юм да. Ер нь ойрхон жилдээ нэг үзүүлжлээ юмэр юм байна. Тэгээ ялангуяа энэ урьдчилан сэргийлэх. Тэгээ үзүүлээгүйгээс л бид нар чинь ер нь өвчлөл ихсээд нас богиносоод юм гэсэн үг байхгүй. Өнөөдөр бас эрүүл мэндийн салбарын 40-с 60 насны эрчүүдийн үзлэгт хамруулж байгаа таны сэтгэл. Энэ өстой маш зөв юм болж байна л дээ. Тэгээ ер нь
Мэдээгүй юм мэдж авч जैन тийм өвчтөө гэдгээс мэдж जैन. Тэгээд ялангуяа хоолны зөвлөгөө сайн хамаар юм байна. Дөнгөж сая би хоолны зөвлөгөө аваа гараад ирлээ. Юу буруу хийдэг байсан бэ та? Ер нь нийт ч хоол унд. Тэгээ хөдөлгөөн бага их өөх тостой юм эдснээс болоод ер нь таргалалт өвчлөлт ихсээд байгаа юм байна л да. За би Дархан аймгийн төргөн төсвийн засгийн механик Батголд өнөөдрөөс ингээд манай ажилчдыг ялангуяа ирчүүдийг үзлэг онцлогоонд оруулж байна. Төрөө булчирхаа тэгээ бусад янз бүрийн зүйл яхагаар харж байна. Тэгээ бас энийг зохион байгуулж байгаа нэгдсэн эмнэлгийн захиргаа болон эрүүл мэндийн газартаа бас баярлалаа. Ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж байгаад. Та ер нь жирийн үедээ хэрэг эмнэлгээр явж өөртөө анхаардаг вэ? Ер нь бараг л явдгүй шүү дээ. Бид нар чи дотор нь ажилладаг болохоор тэгэл болж байгаа юм шиг үүсээр байгаа л. Ер нь одоо хэвтлэхгүй би бараг 20 жил болж байна. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа мөртлөөс. Өмнөөс бол энэ үзлэхээс өмнө хэзээ үзсэн бэ? Эрт илрүүлэгт орсон. Жилийн өмнө. За ирчүүд маань яг хэнэггүй байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Юунд анхаарах вөхөр хөдөлгөөн тэгээд хооллолт биеийнхээ жинг сайн барих хэрэгтэй. Би одоо жишээ нь биеийн жиндээ анхаарах байсан 126 байсан. Сая 2 сар зүгээр хоолоос хүн соох хөдөлгөөн хийх маягаар ингээд жингээ хасаад 16 хил хайчаад байгаа. 113 болчиход байна. Тэгэхээр бүх юм өвчний одоо үүсвэр нь таргалтаас голцоо хамаарж байгаа юм шиг байна. Тэгэхээр биеийнхээ жинг сайн барих хэрэгтэй, хөдөлгөөн дасгал хийх хэрэгтэй, алхах хэрэгтэй. Одоо тэр булчингаа хөгжүүлэх талын дасгалыг сайн хийх хэрэгтэй байна гэдэг. Хоёрдугаар ирчүүд бол одоо бас 35-аас цаашаа 40 чанасаас цаашаа төрөө булчиргаагаа сайн анхаарах хэрэгтэй байна. Ер нь л тэгэл хоол дээрээс нь одоо нөгөө архины асуудал бол хамгийн их эмзэг ирчүүдэд. Тэгээ би одоо өөрөө бол бас ганц нэг архи уудаг байсан. Тэгээд 2006-наас хойш архийг шууд хайсаа одоо ингээд 20 гаруй жил болж болдгол юм байна гэдгийг бас ирчүүдэд хэлмээр байна. Тэгээ ер нь хүн эрүүл мэндийн төлөө ер нь хинээш нэрлэх ёсгүй. Шууд л ирээд одоо ямар ч өвчин туссан байсан эмнэлгийг зорих хэрэгтэй, эмчидээс зөвлөгөө авах хэрэгтэй, үзүүлэх хэрэгтэй. Энийг ялангуяа ирчүүд маань хэнэггүй ч болохгүй. Ерөөсөө эрүүл мэндийг зөвхөн таны гарт байгаа шүү гэдгийг л хэлье. Монгол Улсын эрүүл мэндийн яам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгаагаар Монгол улсад төрөө булчирхайн хорт хавдар, зөнхлөх хорт хавдруудын дээгүүр жагсаж байгаа нь батлагдсан. Хэдийгээр энэ төрлийн өвчлөлүүдээс өрсөн сэргийлэх тусгай арга байхгүй хэдий ч жил бүр өрсөн сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь таныг болзошгүй эрслээс хамгаалахад тусалдаг байна. Мөн шимт хичээлийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал хямд үнэтэй, илчлэг өндөртэй хоол хүнснээс татгалзах нь эрүүл амьдрах хамгийн ихний бөгөөд чухал алхам. Австрали улсад хийгдэж байсан нэгэн судалгаагаар эрчүүдийн сахарын агуулмж өндөртөө хийж усан ундааны хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс 2 дахин өндөр гарсан байдаг. Гэтэл энэ төрлийн хийж усан ундааг тогтмол хэрэглэх нь бодисын солилцоог алдагдуулж, чихшин шижингээр өвдөх хэрэгслийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс хоол хүнс шимт хичээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, хүн судалдан авахтаач Орос найрлагатай нь сайтар уншиж танилцж байхыг зөвлөж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Дархан Улаан аймгийн ардчилсан намаас өнөөдөр аймгийн засаг дарга Болдоотрын аз жаргалыг огцруулах тухай асуудлаар хэвлэлийн баг хурал зарлаж олон нийтэд мэдээлэл өглөө. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна уу? За сайн байцгаана уу? Та бүгдэд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 7 хоногт бол Дархан Улаан аймгийн ардчилсан намаас бол мэдээлэл бол өгсөн. За энэ ямар учиртай мэдээлэл гэх юм бол Дархан Улаан аймгийн засаг дарга аз жаргалыг бол огцруулах тал дээр бол Дархан Улаан аймгийн ардчилсан намын бүлгийн гишүүд бол 100% санал нэгдсэн байгаа. За үүний шалтгаан гэх юм бол за өнгөрсөн 7 хоногт бол Монгол Улсын засгийн газрын хяналт хүнлэгээ үндэсний хорооны хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн оны төгсгөлд Дархан Улаан аймагт хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийг танилцуулсан. За уг ажил шалгалтаар манай аймагт улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдсэн 36 төсөл буюу 63.8 тэрбум төгрөгийн тендер худалдаа авалт үйл ажиллагааг шууд гэрээ байгуулах зарчмаар хууль зөрчин шалгаруулсан тухай асуудлыг онцолсон. За хяналт үнэлгээ үндэсний хороо бол Монгол Улсын засгийн газрын яам, засгийн газрын агентлаг, аймгийн нийслэлийн засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй байгуулгаа. За хяналт үнэлгээний үндэсний хорооны хийсэн хяналт шалгалтын ажил бол төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хийгдсэн албан ёсны ажлын үр дүн бөгөөд алдаа дутагдал хууль тогтоомж зөрчсөн үйлдэлүүдийг шалгаж илрүүлсэн засгийн газрын болон иргэд олон нийтэд ил дод мэдээллийг танилцуулах үүрэгтэй. Гэтэл засгийн газрын удирдамжтай хийгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайланг аймгийн удирдлагуудын зүгээс ардчилсан намаас
захиалж хийлгэсэн ажил мэтээр олон нийтэд буруу ойлголтыг өгч засгийн газрын хяналт үндэсний үнэлгээний хорооны хяналт шалгалтын ажлыг харлуулах гэж захиалж хийлгэсэн мэтээр эсэргүүцсэн хариуцлагагүй улс төржүүлсэн тайлбарыг аймгийн засаг дарга хийж байна. 2024 оны сонгуулиар байгуулагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаанд ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон аймгийн төлөөлөгчдийн засаг даргын тендерийн сонгон шалгуулалттай холбоотой асуудлуудад хариулт тайлбар өгөхийг удаа дараа шаардаж байсан. Тухайн үед засаг дарга тойруулсан бүрхэг хариулт өгч арга заах маягаар өнгөрөөсөн. Энэ хурлын шууд дамжуулалтыг дарханчууд үтсэн байгаа. Та бүхэн бас ухрааж үзэж болно гэдэгт бол Дархан уул аймгийн ардчилсан намаас аймгийн төлөөлөгчдийн хуралд 15 төлөөлөгч сонгогдсон. Дарханчууд ардчилсан намын төлөөлөгчдийг аймгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж алдаа дутлагдыг залруулах гэж сонгосон. Өн удаан жил ямар ч хяналтгүй засаглаж найзан дундаа дур зоргоор төсвийн мөнгийг зарцуулж ирсэн дампуу байдал ил болж байна. Энэ хяналт шалгалтын үр дүн бол аймгийн засаг даргын хууль бус үйл ажиллагаануудын зөвхөн нэг хэсэг юм а. Аймгийн ардчилсан намын бүлгээс аймгийн засаг дарга бие аз жаргалыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг гаргасан иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэхээр бэлдэж байна. Ингээд тендерийн хууль бус сонгон шалгуулалттай холбоотой асуудлуудыг манай зарим төлөөлөгч нарт тайлбарлах болно. Дарханчууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Монгол нэг сайхан үг гэдэг. Усны их булангартай бол адаг булангартай гэж. Тэгээ энэ Дархан уул аймгийн төрийн худалдан авалтын үйл ажиллагаа бол бүрэн утгаараа дампуурсан. Үнийг бол одоо би 2022 онд 10 гаруй удаа хэвлэлийн хурал хийж, лайв хийж одоо дарханчуудад танилцуулж ирсэн. Үндсэндээ энэ байгууллагыг өдөртөж яваа одоо нэгжийн даргаас ахуулаад томилхоос ахуулаад хүртэл хуульцэрсэн. Өнөөдөр төрийн болон орон нутгийн хэмжээр бараа ажил үйлчлэгээ худалдаж авах хууль гэж байгаа. Энэ хуулийн 53-4 дээр юу гэхээр энэ төрийн худалдан авалтын үйл ажиллагааны төрийн захиргааны байгууллагын дарга болон нэгжийн дарга нь улсад 10 жил ажилласан төрийн худалдан авалтаар одоо 3 жил ажилласан мэрэгсэн ийм албаа агчийг томилно гэж заасан. Тэгвэл манай Дархан уул аймаг А3 сертификатч байхгүй төрийн худалдан авалтын чиглэлээр 3 жил ажиллаагүй хүнийг төрийн худалдан авалтын дараагаар томилсон. Энэс бүх юм эхэлсэн. Тэгээ 2020-с 2022 оны төрийн худалдан авалтын үйл ажиллагааг би та бүхэнд тайлбарласан. Бүрэн утгаараа дампуурсан. Улс төрчид нь төрийн худалдан авалтыг удирддаг болсон байсан. Өнөөдөр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөр төсөө баталчаад өөрсдөө тендерээ сонгон шалгаруулад өөрсдөө хүлээж авдаг ийм ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ийм байсан. Та бүхэн бүгдээ энийг мэдж байгаа. Хэд хэдэн жишээ авч ирж байсан. Одоо Дархан уул аймгийн засаг даргын орлогчоор би жишээ авч ирж байсан. Засаг даргын нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлдэг засаг даргын орлогч нь сангийн ямаар төсвийн төсөөллөө батлуулж авангуудаа өөрөө тендерийн үнэлгээний хорооны дарга шалгаруулад аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд гар үргэж төсөө баталчаад өөрөө санхүүжилтийг олгож байгаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гэж үзгээс аргагүй байна гэсэн. Хоёрдугаар жишээ би авч ирж байсан. Энэ нь болохоор нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд гар үргэж төсөө баталчаад өөрөө үнэлгээний хорооны дарга болж тендерийг шалгаруулчаад нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын хувьд шалгаруулсан гэрэлтүүлгээ хүлээж авч байсан. Энийг ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ гэх. Ингээд олон удаа шаардлага тавьж хэвлэлийн хурал хийсэн. Тухайн үеийн Монгол Ардын намын аймгийн иргэдийн хурал сонгогдсон 28 төлөөлөгч хуралдаж энэ тендерийн үйл ажиллагаанаас бүрэн утгаараа гарсан. Ингээд бүх юм жигдрээд ингээд энэ төрийн худалдан авалтын үйл ажиллагаа жигдрүү гэтэл 2022-оос 2024 оны төрийн худалдан авалтын үйл ажиллагааг Монгол улсын ерөнхий сайд Лусан намсрын оюун эрдэнэний одоо яг шууд удирдлаганд байдаг төрийн хэн шалгалтын газраас шалгасан өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол үндсэндээ аимшигын тул сонсогдож шүү дээ. Өнөөдөр бид бүхэн 60 тэрбум эсхийг гэж ярьдаг байсан бол энэ Дархан уул аймагт өнөөдөр бодит утгаараа хэрэгцсэн байна. Энэ 6 тэрбум төгрөгийн асуудал биш. 600 сая төгрөгийн асуудал биш. 6 сая төгрөгийн асуудал биш. Өнөөдөр 36 төсөл арга хэмжээний 63.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрж гин гэдэг бол энэ байж болохгүй асуудал байхгүй. Энэ дэр хамгийн гол зүйл байгаа. Нэг нь юу гэхээр төрийн худалдан авалтын үйл ажиллагааг мэрэгжлийн байгууллага буюу төрийн худалдан авалтын үйл ажиллагаа хариуцдаг болохоос хөгжлийн бодлогын хэлтс шууд гэрээ ажлын хэсэг байгуулж гэрээ хийдэг. Энэ бол хууль зөрчил асуудал гэдгийг бол төрийн хэн шалгалтын байгууллагаас нэгэнтээ хийсэн байна. Хоёрдугаарт нь хамгийн ноцтой асуудал юу гэхээр
Энэ төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн 34-ийн 2 дээр байгаа. Шууд гэрээ хийж болно. Шууд гэрээ хийхдээ тендерийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг энэ 34-ийн 2 гэдэг зүйл залтан дээр тендерийн үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа компаниудтай гэрээ. Тэгэхдээ энэ 36 төсөл арга хэмжээ яг шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэдэгт бид нар эргэлзэж байгаа. Тийм учраас бид нар энэ 36 шалгуулсан тендерийг бүрэн утгаар нь эргэж харж үзье. Эргэж бид нар одоо энийг одоо шалгая гэдэг. Энэ 20-оос 24 оны төрийн худалдаа авалтуудыг эргэж бүр нэг үрчлээ үзье. Өнөөдөр сангийн хаамд маш олон гомдлууд тухайн үед гарч ирсэн. Миний мэдж байгаа 6 тендер сангийн хаамаас хууль бусаар шалгаруулсан гэдэг ийм одоо үр дүн ирж ирсэн. За энэс хэн хохирдгийм бэ гэдэг асуудлыг би та бүхэнд ганцхан жишээгээр тайлбарлаж өгье. Манай Дархан уул аймагт анх 2010 онд шалгаруулсан энэ Дархан арена гэдэг одоо нэрлээд байгаа энэ цогцлборыг тухайд 10 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй шалгаруулж ирсэн. Өнөөдөр бид нар 37 тэрбум төгрөгөөр 14 жил хүлээж арай ч юм нэг одоо хүлээж авлаа. Тэгтэл өнөөдөр энд одоо дарганараас сууц. За тэр асуудлыг дараад нь ярив. За өнөөдөр би та бүхэнд энэ 20-оос 24 онд шалгаруулсан нэгэн ноцтой үйлдэлийг ярив. Тэр нь юу гэхээр яг энэ Дархан арена цогцлборыг бид нар 37 тэрбум төгрөгөөр 14 жил хүлээсэнтэй адил өнөөдөр бид нар одоо засаг дарга маань яриад байл л бид нар одоо энэ хүүхд нэгдүгээр одоо энэ хүүхдийн сургууль дээр очиод баг уулах холгүй entertainment хийгээд байгаа байхгүй. Тэгтэл ясан өнөөдөр хүүхэд номын ордны цогцлбор буюу энэ паркийн хашаанд барьсан 15 тэрбум төгрөгийн хүүхдийн номын ордын музейн цогцлборыг хуурамч метрал бүрдүүлсэн компани 15 тэрбум төгрөгийн тендер шалгасан байна. Энийг хариуцлагыг хэн хүлээх юм бэ? Тэгтэл өнөөдөр энэ хүмүүстүүдэд шилдэг ажилтсан гэдэг 10 сая төгрөгөөр шалгараад шилдэг аж ахуйн нэгжээд 10 сая төгрөгөөр идэж шалгаруулж шин. За би энэний дүгнэлтийг уншаад өгчээ. Энэ юу гэхээр энэ музейн намын сангийн цогцлборыг тендер үнэлгээний хороо сүүлийн 3 жилд 2018, 19, 20 онуудад аль нэгэн доод тал нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас баггүй ижил төстэй ажил барилга угсралтын ажил гүйцэтгэн байр заалтыг ностой зөрчсөн Bokun Construction гэж компаниг шалгаруулсан. Bokun Construction гэж компани нь иргэн наран туяатай хуурамч барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Барилгыг хүлээж өгсөн улсын комиссийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нийслэлийн архивд байх материалаар нотлогдож байна. Нийслэлийн архивд байх материал иргэн наран туяагийн 12 давхар албан машины зогсоолтой 77 айлын үйлчлэгээний орон сууцны барилгыг 2019-119 дүгнэлтэнд барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Аалва ХГК барилга угсралтын туслан гүйцэтгэгчээр Өсөг Дулаан ХГК, Акума Марина ХГК, Бошиг Дөргөө Хөвөө ХГК, Уяралт Ирээд ХГК, их цацал компаниуд бол туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Өөрөөр хэлбэл наран туяагийн барилгад Bokun Construction ямар нэгэн барилга угсралтын ажил хийгээгүй нь үгээр нотлогдож байна гэдэг. Энэ нийслэлийн архиваас татаж авсан материал гэхгүй. Тэгтэл өнөөдөр энэ ямар ч барилга угсралтын ажил хийдгүү зөвхөн камер тавьдаг энэ компани 15 тэрбум төгрөгийнхаа энэ хүүхдийн номын орон музейн цогцлборыг өгцөн хуурамч материал бүрдүүлсэн энэ компаниар энэс ямар үр дагавар үүсдэг вэ гэхээр энэс энэ барилга угсралтын үйл ажиллагаа хийх энэ ямар нэгэн чадамжгүй компани хийчихээр энэ барилга нураад хүүхд дараад алчуул яах вэ? Ямар нэгэн осол аваар гаруул яах вэ? Энэний үр дүнд маш олон ностой асуудал дагнаа. Ийм имийг шалгаруулсан улсууд дээр ямар ч хариуцлага тооцоогүй өнөөдрийг болтол. Энэ бол нэг жишээ байхгүй. Тэгэхээр алдсан намын бүлгээс яг чинь гэхээр энэ 36 арга хэмжээний төслийг бүгдийг шалгаж үзье. 2020-оос 24 оны төрийн худалдаа авалтуудыг бүгдийг нэг үрчлэн шалгая. Энэний үдүнд хохирж байгаа зүйл нь гэхээр энэ Дархан уул аймагт татвараа төлөөд явж байгаа жирийн одоо энэ аж ахуйн нэгжүүд хохироод байна. Дээрээс нь одоо 14 жил бид нар Дархан ареныг хүлээсэн шиг дарханчуудын бүтээн байгуулж энэс хүртэх ёстой энэ үр өгөөж нь дарханчууд маань хохироод байгаа маа. Энэ хин нэгэн хүнийг хардуулах байгаа зүйл биш. Манай Ардсан намын бүлэг нэг зүйл дээр та бүхэн бүр баатар хэлье. Манай Ардсан намын бүлгийн 16 төлөөлөгчөөс ямар ч албан тушаал ямар ч дарга зэрэг болохгүй. Энийг бол ирэх барьж байгаа Монгол Ардын намаас тэр засгийн томилогдож явна. Энийг бид нар эргэж харж бүр одоо юу нэгтгэж шаардлага юм зайлшгүй шаардлагатай байна гэдэг ийм одоо хариуцлагагүй энэ худалдаа авалттай холбоотой энэ зүйлүүдийг эргэж харах юм зайлшгүй шаардлагатай болсон. Би зөвхөн одоо энэ Дархан уулын засаг дарга аз жаргалыг огцруулах энэ албан бичгийг одоо бэлдэж дээрэс нь энэ саяны төрийн хэн шалгалтын газраас гаргасан 36 тендер дээрэс нь төрийн худалдаа авалтын бүх 20-24 оны энэ үйл ажиллагааг нэгтэлж үндэсний үндсэн дээр
Дархуул аймгийн засаг даргыг хоцруулах асуудлыг бол иргэдийн хуралд өргөн барьж шийдвэрлэн Монгол Улсын ерөнхий сайдд бол энэ яг төрийн хэн шалгалтын энэ үйл ажиллагааны тайлан дүнгийн дагуу арга хэмжээ авахыг бол шаардаж ажиллана гэж өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За Дархуул аймгийн ардсан намд одоо байнгын утас ажилдаг Дархуул аймгийн ардсан намаас Дархуул аймгийн иргэдийн хуралд төлөөлөн суугаа 15 төлөөлөгч байгаа. Эдгээр 5 төлөөлөгчтэй 15 төлөөлөгч болон намын байнгын утас руу бол одоо иргэд бол одоо сүүлийн үед л маш их залгаж хүсэлт зарим иргэд биеэрээ ирж гар утасны дуудлага мессежээр бол одоо баримт материал янз бүрийн зөвлөмж асуулт ирж байгаагийн хариу болгож биднээс бас эдгээр улс төрийн акцуудыг бол хийж байгаамаа. За биднээс бол эдгээр ирсэн баримт одоо мэдээллийн дагуу цаашд бол эднийг нэгтэлж үзэж бас зарим одоо болохгүй байгаа баримтуудыг бол ил болгоно. Энэ дээр нэг юм биднээс бас ардсан намын зүгээс хариуцлагатайгаар хэлэх хэрэгтэй байна. Юу вэ гэхээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас төрийн хянан шалгалтын хуулийн дагуу хийсэн одоо энэ дүгнэлтийг нийт Дархуул аймгийн иргэдэд бол энийг бас нээлттэй болгож өгөөч. Энэ одоо Дархуул аймгийн засаг даргыг бол одоо бас түүний удирдлагын дор байгаа ажиллаа одоо дарга нарыг бол бас үйл ажиллагааг буруу хийж байгааг буруу зөв гэж байгаа ямар дүгнэлт ирсэн бэ гэдгийг бол яарав дөрвөн бас иргэдэд ил болгооч. Одоо хяналтаа үнэлгээний газрын даргын мэдээлэл бол одоо энэ алдаа дутагдaltaй байгааг бол одоо ингээд Монгол улс даяар одоо хэвлэлийн хурлаар мэдээлэл өгсөн байгаа гэдэг. Манай Дархуул аймгийнхаа одоо хэрэгжүүлэгч дарга нар нь бол одоо ямар ч тийм баримт байхгүй гэдэг одоо бас нийт ард иргэдэд одоо бас ингэж тайлбарлаад байгаа. Энэ тайлбарлалын үүднээс болохоор иргэд бол энийг зөвхөн ардсан намын Дархуул аймгийн ардсан нам бол энэ улс төрийн тоглолт хийгээд байгаа мэтээр одоо цаашаа гадуур мэдээлэлд энэ мэдээлэлээс болж хүмүүс бас янз бүрийн бас ойлголттой байгаад байгаа бол биднээс бас энийг бас эргэлзээг нь гаргахын тулд энэ шалгалтын дүгнэлтийг Дархуул аймгийн засаг даргын хамгийн газрын дарга үргэлжлүүлэнд бол бас дүгнэлт маягаараа бол ирсэн гэсэн мэдээлэл байгаа учраас энийг бас ил болгож ард түмний эргэлзээг бас тайлмаар байна гэдгийг бас нэг даруйд хэлчихье. Дараагийн юм нь бол бүлгээс бол нэг хариуцлагатай мэдээлэл хийж байгаа мэдээлэл бол ердөөсөө л Дархуул аймгийн иргэдийн хурлд бол одоо нийт 40 төлөөлөгч байгаа. 40 төлөөлөгч 24 нь Монгол ардын намаас сонгогдсон. 15 нь Дархуул аймгийн ардчилсан намаас сонгогдсон байгаа. Мянган одоо дарга нарын солио холионд бол ардчилсан нам бол оролцохгүй. Хагиж гэлцаагийн дарга энэ төр одоо засаг дарга энэ төр бол нэр дэвшүүлж оролцохгүй. Тийм болохоор Дархуул аймгийн ардчилсан нам бол хяналт хэрэгжүүлж байгаа. Одоо энэ байгууллагуудын хяналтын дагуу бас тодорхой явсан үр дүнгийг бол нийт мэдээлж байгаа гэж ойлгож болно. Бид цаашд бол Дархуул аймгийнхаа одоо иргэдийн хурлд байгаа аймгийн хэмжээнд бол бас хяналтыг бол иргэдийн хурлдаа тавиад орон нутагтаа бол ингэж өөрсдийнхөө одоо 20 оноос 24 оны хооронд ажиллаж исэн багийг бол одоо хэж хяналт тавьж ажиллаарай гэж биднээсийг бол 16 хоолнгийн сонгосон төрийн ажиллаа бол цааш дөрвөлж хийнэ гэсэн гэж ард түмэнд хэлсэн юм аа. Аливаа сонгуул гэдэг бол одоо тухайн эрх хөрж байгаа эрх хөрөгчдөд дүн тавьдаг асуудал байхгүй. Тэгээ өнөөдөр яг энэ 2024 оны Дархуул аймгийн засаг даргын үйл ажиллагаанд тархамжууд маань тавьсан дүн нь юугаар та бүхэн сая тэр анхны хуралдаан дээр харсан шүү дээ. Нэг саналаар Дархуул аймгийн засаг даргаа сонгогдсон. Өнөөдөр яг өнөөдрийн энэ яриад байгаа энэ төрийн худалдаа авалтын үйл ажиллагаа болохгүй байгаа. Дээрээс нь жирийн төрийн албаа хаагчид болон ард иргэд маш их ирж байна. Ганц энэ төрийн худалдаа авалтын үйл ажиллагаа биш ямарваа нэгэн одоо хууль ус маш олон зүйлүүдийн баримтсэлт зүйлүүдийг бол ардсан намд хандж байгаа. Тэгэхээр бид бүхэн маш улс суурьтай энэ мэдээллүүдийг нэгтэлж одоо шалгасан үндсэн дээр Дархуул аймгийн засаг даргыг бол огцруулах энэ албан бичгийг бол бид нар иргэдийн хурлд бол өргөн барьж шийдвэрлүүлээ гэж өнөөдрийн нэвлэлийн хурлыг дуусгая. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан хотын хэмжээнд 250 айлын амны орон сууцны газар олгохтой холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн ээлжид хурал боллоо. Хурлаар ямар асуудал хилэлцэж, ямар шийдвэр гарсныг дараахан мэдээлэлээс үзээрэй. За тэгэхээр үзэгчдээ дарханчуудын хувьд одоо хамгийн хүлээлт үүсгэсэн зүйл бол мэдээж Дархан хотод одоо олгох гэж байгаа 250 айлын амны орон сууцны газар байгаамаа. За тэгэхээр энэ газар дээр бол эхний ээлжинд бол аймгийн засаг дарга 100 дээр нь цэрэг цагдаа онцгой багш одоо эрүүл мэндэд эдгээр салбарууд төхөөл амлсан. За одоо үлдсэн 150 дээр нь иргэд маань те хэрхэн яаж шударгаар хуваарлтыг хийх юм, ямар хэлбэрээр одоо те
үйл ажиллагааг зохион байгуулах гэж маш их одоо хүлээж байна. Тэгэхээр өнөөдөр болсон 3 дахь хуралдаан дээр гишүүдийн зүгээс та бүхний зүгээс ямар одоо асуудлуудыг ярилцв. За хизээ хамгийн их одоо шалгаруулалт гэдэг ч юм уу иргэдэд хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг та бас одоо өгөхгүй юу? За юуны өмнө өнөөдөр бас дарханчууд энэ өдрийн мэнд хүргэе. За бид нар бас ажлын хэсэг маань өнөөдөр 3 дахь удаагийн хурлаа хийж байна. За энэ хурлаар түрүүчийн 2 дахь өдрийн хурлаараа болохоор бид нар бас нөгөө хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавраа боловсруулсан. За мөн одоо хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө хийх компанийнхаа одоо сонгож зарыг тавья гэдэг ингээд шийдвэрлсэн байгаа. Энийн хүрээнд бол энэ өдрийн сонины дугаар дээр 3 сарын 7-ны дугаар дээр олон нийтэд энэ зөвлөх үйлчлэгээний зар гаргасан байгаа. Энэ нь бол одоо 20-ны өдөр одоо гэд нээгдэнэ. Тэгэхээр энэ зөвлөх үйлчлэгээнийхээ зарын дагуу компаниуд урилга одоо ирээд за ингээд энэ дагуу бол хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө хийх одоо компаниг шалгаруулах ажил 20-ны өдөр болох. Тэгэхээр ажлын хэсэг маань 20-ны өдөр дахиж хоролдъё. Тэрнээс өмнө манай ажлын хэсэг маань одоо иргэд маш хүлээлттэй байгаа. Ер нь ямар одоо журмаар ямар шаардлага хангасан хүнд өгөх юм бэ гэдэг ийм зүйл маш эрэлттэй шаардлага асуугаад байгаа учраас энийгээ бас урдчилсан байдлаар саналуудаа нэгтгэе. Манай энэ ажлын хэсэг чинь 2 намын бүлгийн төлөөллүүд бас төлөөлж байгаа. Энэ бүлгүүдээс саналуудаа нэгтгээд за мөн манай иргэний төлөөлөл бас одоо төрийн бас байгууллагын төлөөлөл учраас саналуудаа урьдчилсан байдлаар саналууд авъя. За энүүнийг нэгтгэхэд бид нар одоо бичгээр нэгтгэж өгье. 20-ны өдөр дахиж хоролдохдоо одоо хууль зөрчихгүй баймаар байна. Одоо иргэдийн бас эрхийг зөрчсөн, бүртгэлтэй холбоотой эрх зөрчсөн, зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн энэ ажлын хэсэг чинь бас тодорхой эрх хэмжээтэй байх хэрэгтэй. Бид нар ямар тодорхой бүртгэл өгөөл газар хуваарлал байх тийм эрх үхий одоо субъектч бид нар чинь зохион байгуулалтаар хангах энэ ажлын хэсгийг одоо хордон шуурхай хууль дүрмэд нийцүүлээд газрыг тодорхой болгож шийдвэрлэх ийм одоо үүрэгтэй ажлын хэсэг. Тэгэхээр энийгээ бол тодорхой болгож иргэдэд одоо тодорхой мэдээлэл өгөхгүй болохгүй нэ гэдэг байдлаар энэ журмыг тодорхой болгоё. Аймгийн засаг дарга бол бас төрийн боловсрол 2032 хөтөлбөр за мөн эрүүл мэндийн салбар мөн цагдаа онцгой хүнд нөхцөл одоо бас иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж байгаа байгууллагуудаа бас тодорхой хэмжээгээр өгье гэдгийг засаг даргын үйл ажиллагааны бүрэн хөтөлбөрийг биелүүлэх хүрээнд 100 одоо төрийн албан хаагчтай өгье гэсэн юм шийдвэр гарсан. Энийг бас одоо ажлын хэсэг дээр ярьж шийдвэрлэж эцсийн шийд гаргаж явахгүй бол бас одоо ажлын хэсгийн одоо гишүүдээр шийдвэр гаргаад эцлэе гэсэн ийм байдалд өнөөдрөөс хоролдлаа. Тэгээд одоо үлдсэн 150 айл дээр бид нар одоо ямархуу журмаар ямар шаардлага хангасан иргэнд өгөх вэ гэдгийг 20-ны өдөр бас дахиж хоролдоод эцлээд тодорхой шийдвэр гаргая гэсэн ийм байдалтайгаар хоролдож байна. За мөн одоо энэ тэр албан байгууллагууд нь шүү дээ. Энэ албан байгууллагууд маань бас ямар шаардлага хангах вэ гэдэг. Тухайлх юм бол дотроо бас одоо суглаа сугуулж авчрах юм уу? Эсвэл сургуулийн захирал эрхлэгч нар одоо за бусд нь бол чөлөөтэй байдлаар одоо сонгож ялгаруулж ирэх юм. Энэ журмуудыг нэлээд нарийн зохицуултыг олон талаас нь ярилцсан шийдвэрлэхгүй бол бас хүний эрх зөрчсөн ийм үйлдэлүүд гарахгүй гэсэн ийм байдлаараас болгоомжтой хандж байна. Тэгээд урьдчилсан байдлаар саналуудаа нэгтгэхэд дахиж одоо цаасан дээр болгож ирээд нэгтгэж боловсруулъя гэсэн ийм шийдвэртэй байна. За үйл явцын одоо тийм зохион байгуулалтын хувьд бол одоо зөвлөх үйлчилгээний компани маань 20-ны өдөр одоо тодорхой нээлттэй хийн. За энэ дээр шалгарсны дараа гэрээ байгуулад одоо тодорхой хэмжээнд хурдтай маш хурдан хугацаанд боловсруулад ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо дараагийн хурлаар амживал хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөгөө хурлаар оруулж батлуулах шаардлагатай байдаг. Тийм учраас энийг яарамжлах ажил манай ажлын хэсэгт байна. Дараагийн асуудал нь бол энэнийг одоо засгийн газрын хуралдаанаар оруулж батлагдаж ирсний дараа бид нар одоо асуудал шийдэх ярих ёстой болно олгох асуудал. Тэгэхээр Дархан сумын газар зохион байгуулалтын одоо хурлын тодглоор бас одоо Дархан сумын газрыг бас төлөвлөж оруулах хэрэгтэй. Энүүнийг бас манай ажлын хэсэг ярилцаад бас хариуцсан эзэнтэй болгоод ингээд одоо өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлээд ингээд явж байна. Тэгэхээр иргэд маань бол одоо энэ газартай холбоотойгоор нэлийн их асууж байна. Ажлын хэсгийнхнаас нэлийн асууж байна. За мөн одоо над руу бас залгаж асуух юм байдлаар их байгаа учраас энэ дээр тодорхой мэдээлэл өгье. Тодорхой хугацаа бол болоогүй байгаа шүү. Одоо засгийн газрын хурлаар ороод энэ газрууд маань шийдвэрлээд хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө мөн тодтголын хурлаар ороод бүр одоо засгийн газрын хуралдаанаар шийдэгддэг. За энэ одоо хурлаар шийдэгдээд эцсийн байдлаар одоо тэр legal import дээр засгийн газрын тогтоол шийдэгдсэний дараа бид нар олох тухай асуудал яригдана. Тэгэхээр наан бас иргэдтэй бас тодорхой журам боловсруулад ийм одоо шаардлага хангасан ийм хүмүүстэй өгье гэдэг ийм зүйлийг тодорхой болгохгүй бол бас нэлээд их асуулттай байгаа ч энийг бас нэгтгэх гэсэн ийм бодолтой хоролдоод өнөөдөр бас
одоо эхний санал асуулга энэ ажлын хэсгээс авлаа гэдэг хэлээ. Иргэд нэг л зүйлийг тодруулж байгаа. За мэдээж хууль журмынхаа хүрээнд бүхэл зүйл одоо процессын дагуу үргэлжлээд явах л байх л та. Энэ мэдээж та нарын шийдэх асуудал биш. Аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа, дээд шатны байгууллагууд гээд ингэ явж байгаа. Тэгвэл хамгийн одоо эргэлзээд байгаа асуугаад байгаа зүйл нь юу гэхээр энэ одоо хязгаарлагдмал байгаад байна шүү дээ. Тоон. Гэтэл өнөөдөр хүсэж байгаа иргэд хэдэн мянган иргэд хүсэж байгаа. Тэгэхээр тэр хэдэн мянган иргэдийг яаж 100-тай болгох вэ гэдэг дээр суглааны зарчмаар явах уу гэдгийг та урьдчилсан байдлаар бас нэг мэдээлэл өгөөч. Тийм шудраг байдлыг хангах хүрээнд яах. Өнөөдөр бас манай аймгийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга бас мэдээлэл хийлээ л. Яг тэгэхээр энэ нэг бас нэг цахим хэлбэрээр зохион байгуулвал яах юм. Одоо бид нар бүгднгийн тэр олон хүнийг бүртгээд ингээд сууглаар цаасан дээр хүний л одоо оролцоо ороод ирэхлээр бас хүндрэлтэй болчихдог. Тэгэхээр одоо бид нар одоо цахимаар одоо бүртгэлээ ядаж хийлээ гэж бодоход за энийг одоо олголтын асуудлыг өгдлөө гэж одоо тэр код нь ямар байх юм. За энэ мэдээлэл технологиг ашиглах юм бол тэр цаана мэдээлэл технологийн аудитын компани гэж байдаг юм байна. Тэр үнийг одоо аудитор одоо хянаж за энэ бол одоо мапанг болсон юм байна гэдэг юмыг бол хянуулах талын юмнуудыг бас мэдээлэл сонслоо. Тэгэхээр бид нар бол бас одоо энэ үнийг бас иргэдэд хүртээмжтэй оролцоог нь бүрэн хангасан тийм ээ. Тэгээ ил тод нээлттэй сайхан зохион байгуулахын тулд энэ үнийг бас мэдээлэл технологийн одоо зүйлийг яаж ашиглах вэ? Тухайлх юм бол бид нар одоо хаустай өмнө нь хаусны газар авцсан хүнд одоо өгөхгүй байя гэдэг ч юм одоо юм санал гарлаа гэж бодоход бид нар тэр хүний эрх зөрчиж байгаа юм уу? Тэгээд тэр мэдээллийг нь бид нар яаж авах вэ? Одоо энэ чинь нөгөө улсын бүртгэлээс одоо хүний нөөцтэй холбоотой юм авч болохгүй болчих байгаа байхгүй юу? Гэх мэт энэ зүйлүүдэд бид нар дотооддоо нэлээд ярилцлаа. Тэгээд бас одоо саналуудаа нэгтгэе гэсэн байдлаар явж байна. Тэгээд аль болох л одоо мэдээлэл технологийн одоо дэвшилт технологи ашиглах энэ чиглэлээр судлаад тодорхой програм, тодорхой юмнуудыг судалж одоо нээлттэй болгох гэсэн байдлаар хоролдож бас сая шийдвэрлээд явж байна. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид Дархан хотод 250 айлын амны орон сууцын газар олохтой холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн дарга за Дархан хотын менежер Баточроос мэдээллийг тодрууллаа. За дараагийн төвшөнд бид та бүхэндээ дараагийн хурлуудаас ч ихсэн мэдээллүүдийг тухай бүртэн хүргээд ажиллах болон за одоо үргэлжлүүлээд харин тухайн ажлын хэсгийн зарим гишүүдийн мэдээллийг тодруулах үзүүлнэ. За өнөөдөр бол бид яг сонгон шалгаруулалт анхны ерөнхий төлөвлөгөө хэлэх сонгон шалгаруулалтаа зарлцсан явж байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалтаа. За энэ сонгон шалгаруулалтын үйл явцын тухай нэгт ярилцлаа. Хоёрт ер нь энэ газрыг яаж олгохын. За мөн аймгийн засаг даргын олгоно гэж ярьсан нэг 100 айлын газрын асуудал гарч ирсэн ш төрийн байгууллагт болгон. За энийг бид нар бас яаж зохион байгуулах юм гэдэг талаар өнөөдрийн хурлаар ярилцаад одоо 20-нд бидний дараагийн хурлаа бас хийгээд дахиад асуудлуудаа өргөтгсөн хурал ихээр тохироод залж. Иргэд ер нь юу хүсэж байна? Иргэдийн хүсэлтэд тулгуур. За иргэд бол яг хөө мэдээж газраа л авъя гэж байгаа тийм. Энэ бол маш олон иргэд ийм хүсэлтэй байгаа. Бид мэдээж юу гэхээр аймгийн засаг дарга ямар юм хэлсэн бэ гэхээр 1000 айлыг амны орон сууцны газартаа болгоно. Гэхдээ газрын орон нутгийн төлбөргөө олгоод өгчин. Иргэд нь амьдрах иргэд нь өөрсдөө дэд бүтцийн зардлаа хуваагаад гаргаад хийгэрэй л гэсэн. Бид бол ажлын хэсгийн 7 хүн бол яг үхээр энэ ажлыг аль болох шударга шуурхай зохион байгуулах ажлыг л хариуцж хийх юм байгаа. За өнөөдрийн хуралдаанаар бол ерөөхдөө бол энэ эцэслийг шийдэгдэг байхгүй. Одоо манай иргэд яг хуралдангуутал өнөө маргаашгүй одоо асуудал дуусгаж байгаа юм шиг хандаад. Тэгэхээр одоо энэ яг дахиад 2-3 хурал болох бах. Тэгээд сүүлийн хуралдаар бол яг ямар улсуудад яаж олох юм бэ гэдэг журмаа бол олон нийтэд бас одоо энэ ажлын хэсэг ярилцж байна л да. Шууд лайв хэлбэрээр иргэдийн саналыг авъя. Тэгээд тэрийг нэгтгэхэд дүгнэе. Тэгээд тэрийг одоо суглаа хэлбэрээр ч юм уу олгох юм уу гэсэн нэг ийм одоо ажлын хэсэг ярьж байна. Тэрээс одоохондоо бол арай болоог байгаад байна. Тэгээ миний хувьд бол сая 250 айл байсан тий. Тэгээд ямар ч сан эхний 100-ыг нь бол аймгийн засаг дарга аз жаргал нийгмийн одоо тодорхой салбаруудад боловсрал одоо эрүүл мэнд за цагдаа онцгой гэдэг энэ дөрвөн салбарт бол 100 газрын өгсөн. Энийг бол би дэмжиж байна. Яагаад дэмжиж байна гэхээр урд нь бол одоо хонгор дээр 10 гаруй мянган иргэд өргөдлөө өгöd яг ажлын өдөр бол тэр сонгон шалгаруулалт нь явагдаж байгаа. Тэгсэн чинь тэнд яаж байгаа гэхээр төрийн албаагчд ирж чаддаг. Нөгөө төрд үүрэг хүлээсэн хүмүүс чинь нөгөө ажиллаа хийж байгаа шүү дээ. Эмч сувлагч нар чинь багш нар чинь хичээлээ зааж байна. Онцгой цагдаагийнх чинь ажиллаа хийж байна. Тэгээ яг энэ улсууд чинь ирж чаддгүй учраас энэ нийгмийн дэд салбарт бол 100 газрын өгөхийг бол би 100% дэмжиж байгаа. Тэгэхээр бол одоо үлдсэн 150 дээр нь бол одоо яг ингээд ажлын хэсэг хуралдаа тэр нарийн журмыг гаргая. Ганцхан төрийн албаагчдаас гадна энэ нийгэмд чинь зүгээр бизнес хийгээд гадуур ажил хөдөлмөр хийгээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй бол яг яаж олгохоо бид нар нарийн ярилцъя л гэж байгаа. Зөвхөн мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжилнэ.
Сайн мэцхан үзэгчдээ ялангуяа эрчүүд та бүхэн минь анхаарлаа хандуулаарай. Бид яг одоо шинэ дархан олон улс худалдааны төвийн 2 давхар шатаараа гараа зүүн гартлаа дагаад явах юм бол та бүхний харж байгаа жилээ 21 Тэг 7 буюу Jumbo Men's Shop-оос мэдээлэл үзүүлэх гэж байна. За Jumbo Men's Shop-ийн тухайд удахгүй болох гэж байгаа Монгол цэргийн өдөр эрт цэргийн баярыг тохиолдуулаад эрчүүдтэй маш гоё бэлгийг барьж байна. За энэ юу вэ гэхлээр бүх хувцаа 50%. За зарим одоо сонгогдсон хуснуудаа ердөө 10,000, 20,000, 30,000 төгрөг болоо бодит хямдралыг зарласан баг та бүхэндээ дуулахад таатай байна. За Jumbo Men's Shop бол эрчүүдэд маань хэрэгтэй бүх төрлийн бэлэн хувцснууд өргөн сонголттой байдгийг шүү. За энэ дундаасаа онцлох гэж байгаа мэдээлэл нь юу вэ гэхлээр өмднүүд байгаа. Өмднүүд бол жирийн үедээ маш чанартай материалтай тийм одоо загварлаг өмдөнд 80,000-аар зарагддаг байсан бол одоо эрт цэргийн баярыг тохиолдуулаад ердөө 2 хоногийн хугацаанд эдгээр өмднүүдийн ердөө 30,000 төгрөг болгоод хямдруулсан байх жишээтэй. За та бүхэндээ сонголтуудыг харуулъя. За Jumbo Men's Shop-ийн өмднүүд нь маш материал сайтай ийм зузаан ийм материалтай бие дэвтэйхэн сууж өгдөг. За дээрээс нь энэ материалууд нь гол нөгөө өвдөг суудаггүй шүү дээ. Өвдөг суугаад идэг бол өвдөг суухгүй бөөсөрхгүйгээд маш олон ийм давуу талтай байгаа. За тэгээ энэ харагдаж байгаа хатгамалтай хэрэгстэй өмднүүд нь 30,000 төгрөг болсон байгаа бол за бусад төрлийн джинсийн өмднүүд бэлтгэлийн өмднүүд нь ердөө 10,000 төгрөг, 20,000 төгрөг гээд бүр үнэхээр байж боломгүй башиг баг одоо ашигын бус юм хямдралд орсон байгаа шүү. За тэгээд энэ өмднүүд нь ингээд өөрөөсөө карматай, арда карматай. За ер нь тэгээд өндөр, дундаж нуруутай гээд бүхий л одоо нуруулаг одоо залуучуудад маань тохирохоор юм өргөн сонголттой хэд хэдэн XL-ийн сонголттой байгаа. За тэгээд бэлтгэлийн өмд байна, заалан тоглох өмд байна, гадуур чөлөөт үедээ өмсөх юм гоё бас хатгамалтай джинс өмднүүд байгаа. Джинснүүд маань ердөө 25-аас 30,000 төгрөг болоо хямдарсан байгаа шүү. За ийм одоо ийм уранхаа гэдэг штэ тийм орчин үеийн хэв шинжтэй өмднүүд нь ердөө 10,000 төгрөг болоо хямдарсан байх нэ. Та бүхэн бодлоо тийм чанартай джинсэн одоо өмдгийг өрөөсөө 10,000 төгрөгөөр л авчна гэсэн үг. За энэ хүү хямдрал маань ердөө эрт цэргийн баярыг тохиолдуулаад буюу 2хан өдөр, өнөөдөр буюу 17-ны өдөр, за маргааш буюу 18-ны өдөр гээд 2хан өдөр болоод дуусж байгаа шүү. Энэ 2 хоногийн бүү алдаарай. За жирийн үедээ одоо юу гэнтэй нэг өмд авахаас мөнгөөрөө та магадгүй 2, 3 өмд авах бүрэн боломжтой болж байгаа юм биш үү. Тэгээд 2 хоногийн бүү алдараа гэж та бүхэндээ уриалж байна. За өмднүүдийн тухай та бүхэндээ харуулсан ердөө хитгэн загвараас гадна те ийм олон төрлийн сонголт байгаа шүү. За өндөр залуучуудад, дундаж нуруутай залуучуудад те за бас намхавтар залуучууд тэгээд ер нь бол сонголт маш их байгаа. За тэгээд өнгөний хувьд бас ингээд гоё юм цэргийн ногоон гэж ярьдаг те цэргийн ногоон өнгийн ийм гоё бэлтгэлийн өмднүүд байна. Хажууталтаа гоё юм карматай, өргөн загвартай. За ийм гоё бургунди ийм улаан хүрэн өнгийн доор ийм манжетиктэй загварууд бас их байгаа юм байна. За зарим залуучууд маань манжетиктэй өмдийг бас сонирхдаг. Ердөө 20,000 төгрөг, 30,000 төгрөгөөр та өөр хаанаас ч авч болохгүй энэ боломжоо бүү алдаарай гэж уриалмаар байна. За тэгээд манай өсвөр насны хүүхдүүдэд хөвгүүдэд бас зориулагдсан гоё загварууд байна. За 10 жилийн одоо хүүгүүдэд бас зориулсан загварууд, оюутан залуучуудад, за дундаж насны, ахмад насны гээд ер нь бол аль ч насны эрэгтэй хүн зориулсан өмднүүд байгаа юм биш үү. За энэ бас их гоё загварлаг, өргөн загвартай юм гоё цахилгаантай джинс өмд маань ердөө 20,000 төгрөг болсон юм шүү. Ямар хөөрхөн загварлаг юм бэ? Ердөө 20,000 төгрөг болсон байна. За баги джинснүүд гэсэн үгтэй юм гоё өргөн загварын биш тоноглолтой юм гоё одоо уусгалттай джинс ердөө 20,000 төгрөг болоо хямдарсан байгаа юм биш үү. За хаягийг нь дахиад дуулгая. Шинэ дархан олон улс худалдааны төвийн 2 давхар шатаараа гараад 100 гартлаа дагаад баримтлаа авах юм бол 21 тэг 7 за андашгүй 50% хямдрал гэсэн бичигтэй байгаа шүү. За багийн ийм гоё кармата джинс ердөө 20,000 төгрөг шүү. За эмэгтэй джинснүүд бас байдаг. Jumbo Men's Shop ирэх юм бол зарим төрлийн гоё эмэгтэйчүүдэд зориулсан хүүдинүүд, бодолхнууд, цамснууд бас юм джинснүүд бас их цөөн тоогоор байдаг. Тэгээ энэ джинс нь ердөө 20,000 төгрөг болоо хямдарчихсан байгаа юм байна. За та бүхэндээс өмдийг нэлийн тоцгож ярьсан бол одоо дээгүр өмсөх хувцас илүү тоцгож ярья. За энэ миний гарт байгаа маш чанартай материалтай чанмал гэж ярьдаг шүү дээ. Чанмал материалтай ийм гой зузаан материалтай хүүдийн нүүд хараа ийм доторгой дотортой материалтай хавар намар яг өмсөх тохиромжтой. Энэ хүүдийн ердөө жирийн үедээ 70,000 төгрөгөөр зарагддаг байсан бол 2 хоногийн цэргийн байр зориулсан хямдралаар ердөө 35,000 төгрөг болоо хямдарчихсан байгаа гэсэн үг шүү. Та бүхэн өөрсдөө ирээд материалыг барьж үзээд өмсөж үзээд сонголтоо хийгээрэй. Тэгээд энэ бол чанмал материалтай цамцыг өөр ханаас 35,000 төгрөгөөр авах боломжгүй. За Jumbo Men's Shop-ийн тухай цэргийн баяр зориулаад, эрчүүдтэй зориулаад ашигын бус ийм сайхан хямдралыг зарласан байгаа дээр нь та бүхэн ирж бодолтой авалтаа хийгээрэй гэж урьж байна. За энэ нөгөө олон төрлийн хатгамалтай 12 жилийн хатгамалтай гэдэг
хүүдийнүүд бас өртөө 100,000 төгрөгөөс 50,000 төгрөг болоо хямдарчихсан байгаа шүү. За тэгээд энэ жишээлбэл за гахаа жил байна те 12 одоо жилийн зурагтай байгаа шүү. Тэгээд та бүхэн өөрийнхөө бас жилдээ тохируулаад ийм гоё хүүдийнүүдийг өртөө 100,000 төгрөгөөс 50,000 төгрөгийн үнээр худалдаж аваарай. Маш чанартай материалтай. Олон улс худалдааны төв 21 Тэг толоо павильон Jumbo Men's Shop нь таны хүссэн хувцсыг хөдөө орон нутгийн унаанд тавьж өгөх бүрэн боломжтой. Сүүлийн үеийн чиг хандлага загварын хэрнээ бие дэвтэйхэн чанар эдлэгээ сайтай цэвэр давуу материалтай эрхтэй хувцснуудаа Jumbo Men's Shop-оос базаагаарай. Цагийн хуваар өглөөний 9 цаг 30 минутаас оройн 19:30 хүртэл ажиллана. Хямдрал өнөөдөр маргааш гээд 2 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Харилцах утас 9981 36 36 8509 2020. Хаяг гэршин дархан олон улс худалдааны төвийн 2 давхар явган шатаар гараад зүүн гартал 21 Тэг 7 павильон Jumbo Men's Shop. Өдөржтэй мэдээллийн хөтөлбөр дараагийн ээлжид мэдээлэлээр үргэлжлэнэ. Үзэгч та бүхэнд нэг хэрэгцээтэй мэдээллийг хүргэж байна. За бид яг одоо шин дархан хараа завшид уудлаа яг дэрэгдэх 7 дугаар байрны хамгийн захын орцсны харалтаа буюу хурд бильярдын байран дээр ирсэн байна. За энд бол доошоо Б1 давхар руу буугаад Улаанбаатар хотоос ирсэн дэлгүүр 10 хоногийн хугацаанд үйлдвэрийн үнээр чанартай бараг хамгийн хямд үнээр үйлдвэрийн үнээр зөвхөн карго орсон үнээр худалдаалах гэж байгаа мэдээллийг та бүхэндээ онцлог хүргэх гэж байгаадаа таатай байна. За энэ дэлгүүрийн тухайд хамгийн гол нь дэлгүүр нь бууж байгаа учраас эдгээр харагдаж байгаа бүхий л одоо бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр маш хямдралтай үнээр дарханчууд та бүхэнд хүрэхээр энэхүү зорин ирсэн байгаа юм байна. За дэлгүүрийн тухайд бол ирсэн худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэг өгнө гэдгээр онцлогтой. Мөн дээрээс нь маш гоё мэдээллийг дуулгахад удахгүй буюу өнөөдөр маргааш цэргийн баяр болж байгаа учраас за хэрвээ хань ижил нөхөр нь эр цэргийн албанд за дээрээс нь цэрэг цагдаа онцгой гэд энэ салбарт ажилладаг бол хань ижлүүд нь эхнэрүүд нь та бүхэн нотлох одоо зүйлээ авч ирээд гарын бэлгийг авах боломжтой нөхөртөө бэлэг өгөх боломжтой болно гэсэн үг шүү дээ. За мөн дээрээс нь тус дэлгүүрийн зүгээс маш гоё бэлгийг барьж байгаа нь алдар тэхийн 1-р одонтой буюу за 6 болон түүнээс дээш хүүхэдтэй сайхан ээжүүд ихчээдүгэ баярлуулъя гэсэн байгаа. Тэгэхээр алдар тэхийн 1-р одонтой ээжүүд байх юм бол яг энэ дэлгүүрийн худалдаан дээр зорж ирээ та бүхэн гарын бэлэг авах боломжтой байна шүү. Та бүхэн бас нотлох зүйлсүүдээ авчирхаа бүү мартаарай. За ингэснээрээ тус дэлгүүрийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд инхүү за эрэгтэй эмэгтэйг нийцдээ 20 хүнийг баярлуулах гэж байгаа юм байна. За ингээд дэлгүүрт яг ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр буюу ашигын бус зөвхөн каргоны үн орсон ямар бүтээгдэхүүн байгааг одоо бүгдээрээ хамтдаа дэлгэрэнгүй танилццгаая. Ятад улсын Гонжуу хотоос яг цэвэр 316 та хүнсний эрүүл мэндийн ган гэж явдаг. Халууна бол ер нь бол нэг яг 5 цаг цэвэр бариад бүлээнэ бол 15 цаг гэхээр нийтдээ 20 цаг барьдаг. Хүүтэн мөс хийхээр бас ер нь яг 20 цаг барьдаг байгаа. Хайлахгүйгээр зуны цагт халуун хүүтнийг адилхан барьдаг. Цэвэр ганыхын сорьцон нь болохоор одоо яг эндээ ингээ 316 гэж сорьцын тэмдэгтэй. Гаднах ийм материал бол бүгд ерөөсөө уунж энэ арилж марлахгүй дандаа төмөр дээрээ суулгаж өгсөн. Бүгд соруултаа соруулных нь нөхөрний амаараа бас уудаг байгаа. За хүүхдийнх нь болохоор эдгээр нь болохоор дандаа ийм савхан бүрээстэй запас ийм тагтай. За энэ нь бас ерөөсөө цэвэр 316 та дандаа хүнсний ган байгаа. Давуу тал нь дандаа цэвэр 316 та хүнсний ган. Тэгээ дэлгүүр бууж байгаа болохоор бүгднгийн дандаа үйлдвэрийн үн буюу карго орсон үн л нэмсэн. За тэгээд аягнууд болохоор 2000-аас авахгүйлаад 2500 дандаа шаазангууд байгаа. Яг цэвэр шаазан будагнууд нь болохоор ингээд дандаа одоо далайн хисаа байдیں۔ Тэрийг тэрэмдэж гаргасан будаг. Энэ гялтгар мэлтгар бол бүгд арилахгүй. Ингээл ерөөсөө 3 хосоороо 150,000 төгрөг. За ийм дийдтэй нь болохоор ингээ 20,000 төгрөг. Энэ гялтгар өнгө бол ерөөсөө арилахгүй. Энийг бол бүр 100% батландаа бүгд Гонжуу хотоос ирж байгаа. За цахилгаан барааны нөөцүүдийг бас бүгднгийн урд үн буюу карго орсон үнээр чөлөөлж байгаа. Нөөц нь ерөөсөө ийм байгаа. Ингээл дуусж байгаа учраас агуулгах чөлөөлөд урд үнээр наваараа. За будаа агшаагч та
талах барьдаг автоматууд гэж байна. Энгийн будаа агшаагчуд байна. За тэгээд одоо нэг тосгүй шарагчуд гэж байгаа. За бүгд дээрээ мэдрэгчтэй. Төмөсөө шарахаар бол одоо өөрөө гараацаа загаа минут нь гараад ирнэ. Дахиагаа шарахвал ингээд дахиан дээрээ мэдрэгчээр гараад ирэхээр бас 180 градус 25 минут ч гэж юм ингээд гараад ирдэг байгаа. Үүний хувьд бас бүгд дандаа үйлдвэрийн өмнөд тавьсан. За битүү чанагч бол манад ердөөсөө 4 хүн үлдсэн байгаа. За жигнүүр ус бослогчдыг бас хамгийн бодит хямдралаар нь тавьж өгсөн. Хямдрал гэчээд ерөөсөө дандаа тийм үнэтэй үн нэмсэн юм байхгүй байгаа шүү. Пилетик, хувцсны эндүүнүүд бас байгаа. За цахилгаан тоогоо бас манад ерөөсөө 6 төрөл байгаа. Нөөцөнд ерөөсөө нэг 3-3хан л байгаа. Бүгд ширмэн тоогоонууд байгаа шүү. Жигнүүр, төмөр жигнүүр байна, ган жигнүүр байна, никел жигнүүр гэж бас байгаа. За цахилгаан бараа маань ердөөсөө маш цөөхөн байгаа. За энэ миксерийг болохоор бүр онцолч. Энэ болохоор бүх төрлийн югаар миксердтэй дэлгэцтэй. За тэгээд мэдээж энэ нь бол дандаа чанарын шаардлага хангасан бараануудаар ер нь бол иргэдтэй үйлчлдэг ууг нь манай дэлгүүр өөрөө одоо хямдрал зарлаад цахилгаан бараага тэр чигт нь болж байгаа. За тэгээд машины бүтээгдэхүүнээс болохоор би ерөөсө өрөөлийн бүрээсүүдийг шигтгээтэй шигтгээгүй хамаарахгүйгээр 15,000 төгрөгөөр тавьж өгсөн байгаа. За энийг би болохоор 35-аар тавьж өгсөн гар хийцний гаранд массаж хийдэг. За эднэр бол шигтгээ эднэр нь бол унахгүй. За гэтээ арьсмаар нь болохоор эм арьсмаар нь болохоор дандаа том өрөөлтэй машинд таардаг. Тэр нь болохоор Sonata, Wilfire, Alphard, за тэгээд Starex, Bongo, Porter гэх машин. За энийг дандаа ингээд захиалгаар хийлгэж ирсэн дандаа Монголын төрлийн талбай малбайтай. За тэгээд нүдэн гэрлүүд байгаа. За одоо нөгөө нүд дансны дугаар утас одоо анивчдаг нүд гэж. За тэгээд машины далавч хийхээр яг ийм далавчин харагддаг. Энэ минийг бүгднийг бас дандаа үйлдвэрийн үнээр тавьсан байгаа. За тэгээ спикерүүд 25,000 төгрөгөөр 3 төрөл ингээд дуусч байгаа. За энэ төгөлдөр хуур болохоор бүр айгүй хөөрхөн төгөлдөр байгаа. Яг мэрэгжлийн даралдаг төгөлдөр хуур. Тэгээд өөрөө Bluetooth-ээр холбогддог. Зайгаа хураагаа цэнгэлждэг. За палашнууд болохоор 1200 одоо дуутай 34 клиптэй ийм палашийг шууд автоматар суулгаж өгсөн. Үнэн нь маш хямдхан. Ердөө 25,000 төгрөг. За энэ бас би ингээд өөрөө захиалгаар хийлгэж ирсэн юм төрийн далбаатай түлхүүрийн осор манаага өөрөө дотор аптектай өнгө загвар нь бүгд байгаа шүү. За тэгээ бөмбөрүүд байгаа хүүхдүүдэд зориулсан өөр дээр спикертэй. Тэгээ педалтай. Бөмбөр бол манад 2 төрөл байгаа. За төгөлдөр хуур нь болохоор бас жижигхэн байгаа. Энэ нь болохоор яг бас мэрэгжлийн төгөлдөр хуур. Саяныхайгаа бодвол арай жижигхэн. Энэ нь болохоор зайгаар хасдаг, тоогоор хасдаг гэх 2 янз байгаа. За тэгээ ослын гурвалжингаас манайхаа бүгднийг 18,000 төгрөгөөр тавьж өгсөн. 3 янзаар хасдаг байгаа. За зайгаар ажилладаг. Тэгээ гарч хийдэн болдог. Энэ их гоё материал хамгийн сайн нь дандаа бөөний үнээрээ өгж байгаа. Сутаа эднэр дээр бөөнддөг. За тог баригч байгаа. Нүдэн гэрэл маань ерөөсөө энэ нэгээр нь тавих юм бол том нүд гардаг. Монголоор үг бичдэг. За энэ эможинууд ууралсан баярснаа илэрхийлдэг 12 үйлдэлтэй байгаа. За тэгээ аймснуудыг болохоор Elite, Sport, Давуу, Пүүз гэ бүгд байгаа. Пүүзний амьсыг 2005-д нэг үнгүү, төрөөтэй амьсуудыг 2500 5-д нэг үнгүү, элитүүд болохоор 4000 төгрөг бас 5-д нэг үнгүү. Гэр бүлийнхаа хэрэгцээг хангуул маш боломжтой. За төрөвчүүдийг бас дандаа урд үнээр нь өгж байгаа. Ердөө 15,000 төгрөг өнгө материал бүгд байгаа. За энэ солонгос төрөвчүүдийг болохоор 20,000 болгоцсон байгаа. Бас өнгүүд нь бүгд байгаа. Кашлак 8,000 төгрөг. Дэлгүүр бууж байгаа болохоор бараа бүтээгдэхүүнийг хангалттай хямдруулж өгсөн. За тэнүүд гэхэд л ердөө ингээд бүх өнгө нь орсон 10,000 төгрөг. За ингээд байгаа. Тэгэн гутал давруулын буудаг. Энэ бүр хамгийн гоё уруулын бодгууд. Манайх уруулын бодгууд ингээд нэг будагнаас ингээд 6 өнгө гардаг. За ингээд бодохоор оранжин шар, инкээр улаан, ингээд өнгөтэй. Тэгээ өнгөө 20 цаг байрдаг. Ингээд нэг өнгөнөөс ингээд 5 өнгөөрөө гардаг шүү. Энэ болохоор ингээд дандаа цаанаас оруулж ирсэн уруулын бодгууд. Чанарын шаардлага бол 100% хангасан. Хятад улсын Гонжу хотын
олон улсын шаардлага хангасан газраас дандаа оруулж ирдэг. За энэ октоудад бол айгүй хөөрхөн. Одоо химийн сормос хийж ингээд одоо нөгөө үнэтэй 50-60 мянгаар хийхгүйгээр өөрсдөө наагаад хэрглэж болох ийм сормос байгаа. За тэгээ үнэртэй ус болохоор эднэр ингээ бүр шинэ гарсан бүтээгдэхүүн. Энэ бол ерөөсөөр орж ирээг байгаа үнэртэй уснууд 24 цаг өнгөө үнрээ барьдаг. За энийг ерөөсөө манайх 15,000 төгрөгөөр тавьж өгсөн. За тэгээ кушин пудрууд бас байгаа. Нарны тос солонгос тосуудыг манайх 8,000 төгрөгөөр тавьж өгсөн байгаа. 2 төрөл байгаа. Ерөөсөө цөөхөн үлдсэн. За тэгээд энэ тоснууд болохоор шинээр орж ирсэн. Энэ нь болохоор хятад улсын өөрсдийнх нь яг бүрэн брэнд байгаа 15,000 төгрөг гээд таны одоо зуны хэрэглээ. За тэгээ цаг утасны кейс. Утасны кейсүүд нь болохоор ийм арсан өөр дээрээ дандаа ойдолтой. За энийг манайх ердөөсөө 25,000 төгрөгөөр тавьж өгсөн байгаа. Улаанбаатар хотоос Дархан хотыг зориулж ирсэн өсөх оц дэлгүүрт энэ мэдчлэн танд хэрэгцээтэй олон зуун нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зөвхөн карго орсон буюу үйлдвэр үнээр дээрэс нь гарын бэлэгтэйгээр худалдаалагдаж байна. Энэхүү худалдаа зөвхөн 10 хоног үргэлжлээд буцахдвал та бүхэн яраарай. Хаяг Шин Дархан хараа зочид буудлын яг дэрэгдэх Хуучин хорооллын 7 дугаар байрны хурд бильярд Б1 давхурт байрлаж байна. Харилцах утасны дугаар 9899 79 69. Бид та бүхэндээ орон нутгийн чанартай олон бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо уламжлал ёсоор цагаагаар мэдээлэл хүлээн авч үзнэ үү? Та бүхэнд энэ мэдчилэн уламжлал ёсоор Дархан аймгийн Дөрвөн сумдын болон Сэлэнг-Төв аймгийн төвүүдийн цагаагаар урьдчилсан мэдээллийг орой бүрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө үзүүлсээр авах болно. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн шинэхэн дугаараараа эргүү уулзцгаая. Баяртай үзэгчтэй.